Төвжин 2153 оны гал морь жилийн шинэ жилийн баярыг тохиолдуулан төвдөд болон гадаадад байгаа нийтүүд аханд ус мөн цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг Гямлан бүс нутгийн болон бусад олон улсын найз нөхөдтэй мэндчилгээ дэвшүүлж эрүүлийн дуртнаас хүсэл бүхэнд нь бэлхий өрөөлийг өргөн айлтгаж байна. Шинэ жил бол бидний хүн бүрт эерэг сайн чанаруудыг хөгжүүлж өөрийгөө сайжруулах өөрчлөлтийг хийх сайхан боломж юм. Жишээлбэл энэ шинэ жилд бид өөрсдийн хэвшмэл бодол сэтгэлгээгээ эргэжүүлэн тунгааж муу дурдал туршлаа ардаа орхиж чадна гэж би итгэж байна. Бид зөв зохистой үйлсээр биеийн эрүүл мэндээ сайжруулж мөн дотоод сайн сайхан байдлаа бэхжүүлэхийн тулд энэрэнгүй сэтгэл, нэгүүлсэл зэрэг сайн сэтгэлийн чанаруудыг төлөвшүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна. Түүнчлэн бидний ихэнх нь нэг бурхны шав, нэг багшийн сурагчид бол хоорондоо эр нэгдэл, харилцан хамаарлаа ухамсарлах нь нэн чухал юм. Хэрэв бид ийхүү чадварс ядгуурын багш нар маань урт удаан бат бөх насалж бид ч мөн энэ болон эрх төрөлтөө утга учиртай амьдрах болно. Иймээс хоорондын эв зохицол, чин үнэнч байдлаа хадгалах нь туйлын чухал билээ. Эцэст нь авралын дээд их багш шашныг баригч оройн дээд эрдэнэ болох Дээрхийн Гигийн 14-р Далай-лам, Дээрхийн Гигэнт нь 41 дахь саж богд болон номыг зохин хамгаалагч бусад их гигантнууд урт удаан бат бөх наслах болтугай хэмээн залбирая. Мөн дэлхий дахны хамаг амьтан ялангуяа зочдын оронд ад жаргал, элбэг дэлбэг амьдрал цогцлох болтугай гэж өрөөё.